Тулгамдсан асуудал гэдэг юм бол анхны хөдөлгөөс болохоор маш их туршлагууд гэж маш их алдаа гаргасан мөн маш их алдсан дээрээсээ бас тулгуурлаж маш их зүйлийг олж ойлгож авсан байгаа. Би 10 жилээ төгсөөд одоо 8 жил болж байна. Тэгээ буцаад яг ингээд 8 жил ухраагаад төгсөх ангийн сурагчийн одоо ийм реалд тоглосондоо маш их баяртай байгаа. Тэгээ бас миний нэг харах өнцөг юу байсан бэ гэхээр гоё ингээд ялгахгүй салгахгүй гоё нөхөрлөдөг занж нартай юм болоо гэж би бас өөрийнхөө дөрвийн онцлогийг бас харж байгаа. Өсвөр үе залуучууд хандаж хэлэхэд одоо ер нь бол нийгэмд бас одоо нэг ялгуурлах, халаг үзэх гэдэг ч юм уу ийм асуудлууд бас байдаг. Энэ тал дээр бас залуучууд манай өөрсдөө бас хараасаа бодоосоо гэж би бас хувьдаа бодож байгаа. Одоо Nokia барилаа гэдэг нэг тийм муу айлын муухай айлын үгт болчихгүй, муу хувц өмслөө гэд муухай хүн болчихгүй. Хүнийг харагдаж байгаа талаас нь биш, доторх дотоод сэтгэлийн бас харж байгаасаа гэдэг ийм зүйлийг бас энэ кинондэр маань дурддаг учраас та бүхэн маань бас цаад агуулгын сайн харж үзээсэй гэж залуучуудаа хандаж хэлмээр байна. Бидний 21-р зууны залуус бидний хувьд яг л толгомдоод байгаа энэ асуудлыг хөндсөн байсан. Сошиал хэрэглээгээ зөв хэрэглээрэй гэж хэлээ. Нэг нэгнийгаа битгий буруутгаарай.